Монголын хамгийн анхны кино ямар нэртэй болон юуны талаар байсныг бодож үзчихсэн үү? Хамгийн анхны Монгол кино нь уянгийн драмын кино байсан бөгөөд 1936 онд Монгол хүү гэсэн нэртэй кино байсан байна. Ардын өвсгөлийн дараах Монгол хүүгийн амьдрал болон сургуулийн талаарх өгүүлсэн юм кино болж исэн байна. Өгүүлвэ эрэл чадхаа болох нь. Тэгвэл энэ кино үйлдвэрлэснээс хойш бүхэл бүтэн 90 жил өнгөрсөн байна. Мэдээч 90 жилийн дотор манай Монголын кино салбарт маш олон том өөрчлөлт гарч ирсэн. 60 оноос 80 он соц үеийн кинонууд. Утга дүр боловсролтой холбогдсон кино урлагууд хурдцтай хөгжиж эхэлсэн. Нүгэл буян тэмцэл гэх мэт гүн ухааны сургааллаг сэтгэлгээ давмгаалж байжээ. 1990 онд арчлалтай хамт чөлөөт сэдвүүд нэвтэрч кино хийж эхлэх эрх чөлөө бий болжээ. Гэвч санхүүжилт тэгээд тодорхой бүтэц байхгүй улмаас тогтсон салбар босгож чадлагүй нэлээд удсан. 2020 оноос хойш техник технологи маш хурдцтай өсөж маш чанартай кино уран бүтээлүүд гарч ирэх болсон. Дронууд, CGI, digital color grading гэдэг зүйлүүдийг ашиглах болсон. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдрийн хүртэл кино салбар маш хурдцтай өсөж хамгийн сонирхолтой нь энэ бүх шинээр гарч иж байгаа сонирхолтой контентуудыг нэг дор хүссэн үедээ хүссэн газараас үзэх юм боломжийг олгодог хамгийн их кино сантай Look TV гарч ирсэн юм. Мэдээж бас хүссэн суваг болон ТV нэвтрүүлгээ ухраагаад ч үзэж болно. Бас Namati Pictures-ын Look TV-д хараалагддаг бөгөөд бүх үйлдвэрлэгдэж байгаа кино контентууд нь зөвхөн Look TV дээр байршдаг. Одоогийн байдлаар надад хамгийн таалагдж байгаа контент бол Pigland гэдэг байгаа. Comedy, animated улаан ингэж суврал. Чи юу идээд байгаа хилээч амаа ангаа би чамд өглөө ундаасаа балгуулсан биз дээ. Таны хамгийн дуртай Монгол кино ямар кино байсан бэ?